сүрийг бол бид нар өмнө нь итгэхгүй илрүүлж байсан. Одоо бол бид нарт итгэвтэй илрүүлэх хэрэгтэй. За итгэвтэй илрүүлэлт гэдэг маань явуулын хэлбэрээр хөдөө орон нутагт тухайн сум багт нь очиж одоо холбогдох шинжилгээнд хамруулад илрүүлэх арга хэлж байгаа. Тэгэхээр угаасаа засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт явуулын хэлбэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэнэ гэж заалт байгаа учраас бид нэр энэ чиглэл рүү нэлээх ингээд анхаарч ажиллаж байгаа. За одоо холбогдох тоног төхөөрөмж жирэмтрүүд хангах асуудлыг бол хэрэгжүүлээд явж байгаа. Эрт илрүүлгийн үед илэрх юм бол илэрсэн тэр өвчнийг яг улсаас үн төлбөргөө оншилж гин, эмчилж гин, хянаж гин тий. Энэ бол бас манай нэлээд том давуу тал. Дараагийн хамгийн чухал асуудал бол ингээд улс орнууд сүрийн тусламж үйлчилгээндээ хичнээн их хөрөнгийг зарцуулж байгааг гэдгийг харьцуулаад үзэхэд манай улс бол бүстэй нэлээд дээгүүр явдаг тий. Засгийн газраас гаргаж байгаа санхүүжилт бол нийт зарцуулж байгаа санхүүжилтийн 60% нь эзэлж байгаа. Энэ бол бас нэлээд өндөр тоо. Гэхдээ бид нар бол яг өөрийнхөө улс үндэстний энэ одоо санхүүжилтээр ард түмнийхээ эрүүл мэндэд тавих энэ санхүүжилтийн хэмжээг бол нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг бид нар энэ дээр бол ирэх хичээл бол нэлээд бас эрчимтэй ажиллана. Энэ асуудлуудаа бол бид нар бол холбогдох байнгын хороо тий улсын хурал тэгээ бусад газрууд бол ингээ саналаа бол ер нь өргөн бариад явж байгаа.